Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Технологийн гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чамайг төгс илэрхийлэн урайтай World Wine, хариултаа хадгалын урайтаагаар Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол холограмын гайхамшиг. За студид хас чулуу Цэнгэл баярнаар ажиллаж байна. За арай минь. За арай минь. Зян нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстэй үзэж байгаа үеийнх нь мэндийг хүргэе. Мэндий. За өнөөдрийн ярих сэдэв бол холограм гэдэг. Холограм гэхээр айгүй олон хүмүүс ер нь л айгүй их сонссон байх хэвээр. Гэхдээ яг юу юм гэдэг нь бол хүн болгонд өөр өөр төсөөлөлөд боож байгаа байна. За бидний одоо мөнгө төгрөг айлсгуул энэ төр нэг банкны карт, март, нууц хамгаалт энэ төр гэдэг юм дээр холограм явж идэг. За тэгээ дээрэс нь өшөө энэ кино минонууд дээр ч гарахт ингээл агаар дээр дэлгэс гарч ирэл, агаар дээр 3 хэмжээстэй дүрс гарч ирэл хоорондоо ярьж мөрөл нэг оддын дайман гэдэг кинон дээр ч хоорондоо ярихдаа бол ингээд агаар дээр гарч ирэл зогсоол тэгэл хоорондоо яриад байдаг шүү дээ. За тэрийг бол бас холограм дэлгэц мэлгэц гээл ингээд хоорондоо ярьцгаадаг. За альсгүй бол одоо тэр Tupac гэдэг нэг хипхоп нөхөр байсан. Тэрний ингээд нас орсныхын дараа шүү дээ. Тэр чинь ингээд концерт нь болохдоо тэрний одоо гигийн дурсгал зэрүүлээд тийм тайзан дээр тэрийг холограмаар амлууллаа энэ төр гээл янз бүрийн тиймэрхүү гарч ирсэн. Тий. Тэг интернетээс ингээ хайгаад үзэхээр YouTube интернет ч юм уу хайгаад үзэхээр холограм гэхээр зүгээр ийм дэлгэц мэлгэц зүгээр нэг ийм CD биш үү те. CD ингээд хавхалж аваад тийм тунгалаг болгоод тэгээд доор нь утсынхаа дэлгэцийг тавьж байгаа зүгээр юм нефт харагддаг юм дэлгэц мэлгэц тэргээд янз бүрээр холограмыг бол ингээд тайлбарлалцсан байгаад идэв. Гэхдээ эдний ер нь бол аль нь ч баг холограм биш те. Тэр нь саяны нууц хамгаалалт гэдгээс бусд нь бол ерөөсөө холограм биш. Бүгдээрээ худлаа хуурамч юмнууд. Холограм гэдэг бол яг жинкнээсээ бүр ингээд энэ шинжлэх ухааны одоо физикийн математикийн төвшөнд тодорхойлогдсон аюул тийм мундаг техник технологи тийм математикийн функц зогооддаг бүр. За энэ юунд хэрэг болдгийг тэр маш олон зүйлд хэрэг болдог. Тэгээ энэ талаар өнөөдөр бүгдээрээ ярилцсан. За тэгээ дээрэс нь одоо бидний мэдж байгаа шиг бас ийм 3 хэмжээстэй зүйлийг ч гэсэн бас холограм гэж нэрлэдэг. За тэгэхээр өнөөдөр бол жинхэнэ холограмын тухай ярина. Жинхнээс холограм гэж юу вэ гэдэг талаар. За ингэж байгаа. За эхлээд түүх ярьчээ бяцхан. 1948 онд болохоор энэ Денис Габор гэдэг Унгарийн физикч хүн байна. За тэр хүн болохоор энэ электрон микроскоп ер нь бол микроскоп ч юу байдаг л да. Одоо ингээд гэрлэр ажилтдаг оптик микроскоп гэж байгаа. Оптик микроскоп бол нэг айхтар томруулахгүй яг ихтэй л нэг бактери харна. Тэгээд вирус энтрийг харж чадхаа болчихдог. За тэнгууд чинь цаашаага тэр вирус энтрийг харах гэхээр юу болох вэ гэхээр өшөө илүү тийм оптикоос илүү хүчтэй микроскоп хэрэг болоод идэг. За тэнгууд электрон микроскопыг бид нэр ашигладаг. За тэгээд Денис Габор болохоор 1948 оны үед юу хийсэн бэ гэхээр энэ электрон микроскопын хүчин чадал одоо тэр юуг нь одоо юу гэдэг нь те нягтршлыг нь илүү сайжруулад илүү томруулдаг болгомоор байна гэд юу одоо байж болох вэ гэд арга чарга хайгаал явж исэн юм шиг байна. За тэгж яхтаа нэг мундаг арга бодож олсон. Тэр арга нь бол одоо өнөөдрийн бидний ярих гэдэг холограм гэдэг техник тоглосон. За ерөнхийдөө тухайн үед бол огт тийм төсөөлж байгаагүй ийм үр дүнг авчирсан. Тэр электрон микроскопыг бол асар сайжруулсан. За тэгээд дээрэс нь одоо 1971 онд яг энэ ажлаараа физикийн салбарт түүний холографик аргыг нээж хөгжүүлсэнд нь гэдэг тийм гарч игтаагаар Нобелийн шагнал хүртсэн байдаг. Тэгэхээр энэ холограм гэдэг зүйл бол анх бол зүгээр юм электрон микроскопыг сайжруулах гэж гарч ирсэн зүйл байгаа дах нь шүү дээ. Гэхдээ энэ Денис Габор гэдэг хүний электрон микроскопыг сайжруулсан арга нь өөрөө цаашаага маш олон салбарт маш их хөгжил дэвшлиг авчирсан маш их тийм хэрэглээ ихтэй гайхалтай технологи болсон байдаг. За ингээд цаашаага явсан чинь 1962 онд ерөнхийдөө 1960 онд болохоор лазерын технологи гарсан байдаг. Лазерын технологи гарах хүртэл оптик холограм гэдэг зүйл ер нь их хөгжөөгүй байсан л да. Яг л энэ санийх шиг энэ электрон микроскоп ч юм уу эдгээр дандаа микроскопонд ашигладаг. Яг холографик гэдэг зүйл бол өнөөдрийн бидний мэддэг шиг юм 3 хэмжээст төрслөн мөрсөл гэдэг утгаараа биш зүгээр л технологийн хэмжээнд л яригддаг байсан тийм зүйл. За тэгсэн чинь 1960 онд лазерын технологи гарч ирснээр яасан бэ гэхээр оптик холограмыг бүтээх боломжтой болсон. За энэ дээр тийм
уг нь бол нэг сонирхолтой юм байна. Гэтэ тэрнээс өмнө нэг юм ярьчих. Мичиганий их сургууль болохоор яг юм Габорын саяны нөө Денис Габорын энэ холограмын аргыг ашиглаад нэг туршилт хийсэн байдаг. Анхны ер нь оптик холограмыг бүтээсэн. Тий. Тэд нар болохоор одоо ингээд яг энэ аргаар нь оптик холограм бүтээн гэдэг чинь болохоор одоо бидний нүдээр хардаг. Оптик гэрлэр хийсэн холограм гэсэн үг шүү дээ. Өмнөх нь бол ийм электрон холограм байсан байхгүй. Тэр нь бол зөвхөн тусгай багажаар л хардаг. Гэтэл оптик холограм гэхээр яг үгээр яг бид нар ингээ нүдээр шууд ингээ харж болдог ийм холограм бүтээсэн гэсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай. Одоо тухайн үед бол хүмүүс шууд нүдээр хараад өө энэ оптик гэдэг чинь холограм гэж ийм байдаг байсан юм уу гэд харах боломжтой болсон гэсэн үг шүү дээ. За эцэг чинь миний саний ярих гэсэн сонирхолтой юм л яг энэ үед 1962 оны үед өөр газар одоо юу гэдэг вэ? Бие дааж тусдаа өөр газар одоо Оросд зөвлөлтийн физикч Юрий Денисюк гэдэг юм байна. За энэ хүн болохоор арай өөр аргаар оптик холограм бүтээсэн заяа. Гэхдээ тэрний ашигласан арга нь аюулгүй сонирхолтой юм байсан. 1908 онд болохоор яг физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм Габриэл Либман гэдэг хүний ийм өнгөт фото зургийн ийм арга гэж байгаа. Тухайд бол хар цагаан зураг гэдэг байсан. Тэгээ зургийг харахаар хар цагаан байждаг. За гэхдээ тэрийг өнгөтөөр яаж хийх вэ гэдэг арга боловсруулсан байгаа байхгүй. Тэгэхдээ ийм гэрлийн интерференс гэдэг юм ашигласан. Одоо бид нар ингээд санаж байгаа бол нэг юм усан дээр будаг биш одоо тосмос ингээд усчихгүй чинь нэг юм солонгорч харагдаад идэв шүү дээ тий. Ингээд туяараад харагддаг шүү дээ. Туяараад гэдэг. Иймэрхүү үзэгдлүүд бол ингээд хаасаагүй бас ингээд харагдаад идэв шүү ингээд гоё ингээд солонгороол тий. Яг энэ аргыг болохоор ерөнхийдөө тэр хин гэдэг Габриэл Либман гэдэг хүн бол ашиглаад ийм өнгөт анхны одоо өнгөт фото зургийг хийсэн байдаг. За тэр ажиллаар бол 1908 онд л физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг. Гэхдээ тэр фото зураг нь бол нэг жоохон юу л да одоо нэг жоохон яг өнгөт зураг гэхэд хэцүү. Бид нар чинь яг тэр холограмыг ч юм аасгүй тэр усан дээр туссан тосмосыг ч харахаар яг л зөв өнцгөөс нь харахгүй бол тэгж гоё солонгордгүй шүү дээ тий. Ихэнхдээ бол нэг тийм гоё солонгор харагддаг. Яг ингээл игзэн таараач юм яг л зөв өнцгөөс нь гэрэл сүдэр нь яг таарах юм бол бидэрт ингэж гоё холограм шиг одоо ингэж солонгорч харагддаг. Яг тэр Габриэл Либманы анхны хийсэн тэр өнгөт зураг нь яг тийм байсан байхгүй. Яг зөв өнцгөөс нь харахгүй бол өнгө нь харагддаг. Бусдаар бол зүгээр баг эсрэг өнгө нь харагдж марагдаа нэг тийм яг зураг шиг бол биш. Яг л зөв гэрэлд зөв өнцгөр нь харж иж өнгө нь харагддаг юм байсан. За тэнгууд энэ аргыг нь ерөнхийдөө саний энэ Юрий Денисюк гээд зөвлөлтийн физикч бол ашиглаад тэгээ анхны бас ийм холограм хийсэн байдаг. За тэгээд энэ хоёр холограм яг энэ 62 онд бүтсэн хоёр юм оптик холограм хоёр газар нэг нь Америкт нэг нь Оросд зөвлөлтийн улсад ингээд нэгэн зэрэг хийгдэж штэ тийм сонио үзэгдэл. Гэтэ хоёр өөр төрлийн юм холограм байсан. Яг энэ хиний Юрий Денисюкийн хийсэн холограм нь болохоор энгийн тийм цагаан гэрэл бас ингээд харагддаг гэдгээр юм даваа талтай байсан. Нөгөө хоёрынх нь болохоор Мичиганы их сургуулийн хоёр эрдэмтэн бас хийсэн юм холограм ба. Тэр нь болохоор бүр ингээд заавал юм лазер байх хэвээр. Заавал яг лазерын нь бас нэг юм гэрэл нь зүг таарсан байх хэвээр тэр гэдэг тийм шаардлагатай байсан. Үгүй бол бас харагддаггүй юм хоёр төрлийн юм. За ингээ ямар ч хэлсэн хоёр газар гээд бие биенээсээ үл хамаарсан байдлаар энэ оптик холограмыг яг лазерын аргаар ингэж гаргаж ирсэн байж байгаа. Энэ их сонирхолтой. Тийм. Ер нь яг эндээс ингээ харахад бол ийм байгаа юм л да. Бид нар бол ер нь зургийг бол анх ийм холографик байдлаар авъя гэж боддог байсан байхгүй юу. Анх бол тийм жинхэнэ ийм фото зураг авч чадахгүй байх үед бол фото зургийг хийх гэсэн хүмүүс бол тиймэрхүү бодолтой байсан юм шүү. Энэ хальсан дээр яг л ингээд жигнэсээ 3 хэмжээсээр ингээд байж явах хэрэгтэй гэж боддог байсан. Ер нь бол бодол хүсэл нь бол тийм харагдах байх л гэж бодсон юм биш үү? Тийм. Ийм л бид нар одоо фото зураг хийн. Ийм л одоо фото зургийг авна гэж боддог байсан. Яг ер нь бол холограмыг анх бодоод байсан гэсэн. Гэтэ даанч тэр үед нэг хиний чин манай нөгөө Денис Габорын холограмын арганч байхгүй. За дээрэс нь өшөө нөгөө юу нь байхгүй байгаа гэсэн. Одоо энэ холограмыг бүтээх арга марга нь ерөөсөө тийм боломж байгаагүй гэсэн үг байхгүй. Тэгээд арга ядаад л ерөнхийдөө бол бидний өнөөдрийн фото зураг гэдэг шиг ханаас нь ч харсан гэд нэг хэлбэрээр хараад ийм зүйл ийм фото зураг гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ холограм гэдэг зүйл бол анх л нөө фото зураг хийдэг хүмүүсийн фото зураг авахыг хүсэж исэн физикчдийн юм уу эрдэмтдийн мөрөөдлийг бол ингээ биелүүлж гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Лазер нь гараад ирсэн. За тэр нөгөө нэг Габорын арга нь гараад ирсэн. За тэгжээч бид тэр бол холограмыг 1962 онд ингээ золгосон байх нь байна. За яг сүүл рүү болохоор энэ 1968 онд энэ оптик холограмыг бол илүү сайжруулад энэ Стефен Беннетон гэдэг нэг хүн байж байгаа. За энэ нь болохоор Polaroid гэдэг корпорацид ажилладаг. Polaroid гэхээр одоо танил
Тэр үед ч юм болоо нэг шууд ингээ дарангууд ингээ зураг нь өөрөө угаадаг гараад ирдэг. Тийм. Одоо нөө юу штэ Instagram энэ төр чинь болохоор тийм фильтр ашиглаад байгаа штэ тий. Хүмүүсээ яг юм Polaroid-ыг дуурайлгаж одоо тэр эффектийг ностальжик мэдрэмж төрүүлэхэд тулд хүмүүсийн зургууд ийм Polaroid шиг ийм хэлбэртэй, Polaroid шиг өнгөтэй тийм фильтрүүд гаргаж ирээд байдаг. За тэгэхээр энэ Стивен Беннет нь бол Polaroid гэдэг корпорацид ажиллаж байхдаа ийм лазерын биш гэрэлд харагдаж болдог. За өмнөх нөө хиний чинь Юрий Денисюкийн авч исэн холограм болохоор яг энгийн гэрэл харагдаг ч гэсэн ингэдэг байхгүй призмэр ингээ цагаан гэрэл гарахаар ингээ солонгийн 7 хоног болж байгаа нэг юм янз бүрийн Pink Floyd энтрийн зураг байгаад байдаг шүү дээ. Ер нь призм бол ингээ гэрлийг ингээ задлаа ичдэг. Цагаан гэрэл байх юм бол ингээ задлаа солонгийн 7 хоног болгоо ичдэг. За тэгсэн чинь холограм гэдэг бол яг энэ ерөнхийдөө аргыг ашигладаг байхгүй. Тэнгүүд нөгөө нэг зураг нь бол ингээ харагдахтаа ингээ солонгийн 7 хоног болоо задарчаар ингээ бүрсийчдэг. Тэгсэн чинь 1968 онд Стивен Беннетний Polaroid-д ажиллаж байхдаа хийсэн арга нь болохоор маш нарийнхын завсраар гэрлийг гаргаад яг тэр солонгийн 7 хоног болгож бүрсийдгийг байхгүй болгоцсон. Тэгээ зүгээр энгийн цагаан гэрэлд харахад айгүй гоё хурцтай харагдана. Гэтэ өнцгөө өөрчлөгөр ингээд өнгөн солигдоод байдаг ийм гоё холограм. Тэгээд ингээ эргэн тойрноос нь бас харж болдог ийм супер холограм гаргаж ирсэн. За ингээд 1968 онд ийм гоё цагаан гэрэлд харагддаг солонгон холограм гэж нэрлэдэг. Энийг нь боо Rainbow холограм гэдэг. За энэ мэтчил ингээд сайхан холограм гэдэг технологи бол ингээд хөгжсөн байдаг. За одоо энэ зүйлсийг одоо яаж ер нь юу юунд хэрэглэгддэг яаж ашигладаг бэ гэдэг талаар нь одоо ярилцъя. За жишээлбэл за сая бол ингээ холограм зургийг хэрчлээ. Холограм зураг гэдэг бол яг л нэг юм шилний цаанаас ингээ төсөөлөд үзэх юм бол нэг юм шил байна гэдэг төсөөлнө. За шил нь болохоор хавтгай зүйл байгаа шүү дээ тий. Тэр хавтгай зүйлийн цааталт яг нэг юм байгаа юм шиг харагдаад. Би өөрөө бас ийм холограм зургийн дээр авч үзчихсэн лазерын дээр ашиглаад. Бүр айгуу сон ингээд яг нэрнгээсээ байгаад байгаа юм шиг. Тэгээ шилнийхэн цагуур ингээд хуруугаа хийгээл хатгаал бариад авчмаар яг жигнэсээ байгаад байгаа юм шиг. Хоёр нүд чинь болохоор ингээд 3 хэмжээст мэдрэмжээ өгж байгаа шүү дээ. Гэтэл хоёр нүдэнд хоёуланд нь яг л тийм байгаад байгаа юм шиг харагдуулаад байгаа байхгүй. Тийм байна. Тийм тэгэл яг л ингээд шилнийхэн цаанаас ингээд харахаар ингээд даваа харахаар байхгүй. Ингээ шилнийхэн цаанаас харахаар ингээд байгаад идэг. Ийм зүйл. Ийм одоо холограм байгаа. Ястаг гоё. Зарим музейд энэ төр ашигладаг нэг. Одоо саний нөө Rainbow холограм гэдэг нь шүү дээ тий. Одоо энэ солонгон холограм тэр чинь бол энгийн гэрэл бас ингээ харагдаг. Заавал лазерын тэр хэрэг байхгүй. Тэгвэл зарим музей яадаг вэ гэхээр үзмэр одоо нэр амтны үзмэр ч юм уу эсвэл юм шавж хорхооны үзмэр гой юм 3 хэмжээст үзмрүүд ээж болно шүү дээ тий. Тэгвэл тэрийг холограмаар нь тавьчихдаг. Гоё илүү бодит мэдрэмж өгөхгүй дөө. Тий. Нэг бодит мэдрэмж өгнө. Хоёр талаар тийм заавал физик тийм юу байх шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Одоо ингээд бодитоороо ингээд тэр битүүд нь музей үзмрүүд байх шаардлагагүй болчихоо. За жишээл уран зураг байж болно, баримл байж болно тий. Энийг бид нар зүгээр ингээд холограмын зургийг авангуудаа одоо Монголд ч юм уу дэлхийн бүх ингээд алтартай баримлуудын музейг нээж болж байгаа байхгүй тий. Харахаар яг л жигнэсээ байгаад байгаа юм шиг. Бүх юм холдуулж харсан ч гэсэн байждаг. Энэ холограмын нэг гоё юм яг тийм. Наан цаана байгаа зүйлсийг бид нар ингээд камерынхаа ингээд нөө фокусыг ингээд тааруулаад харангуул бүрсийгээл наан байгаа юм тодронгоо цаана байгаа юм бүрсийгээл ингэдэг шүү дээ тий. Энэ бүх юм яг холограм дээр яг ажилтдаг. Тэгвэл одоо бид нар ингээд микроскопоор ч юм ингээд томруулаа харъя гэж үү тий. Тэгвэл чинь томор шүү дээ тий. Тэр мөр нүртэл. Одоо ингээд жоохон ингээд хөдөлгөөнгүүд тэр өөр нэг гэрэл хурж ирээл юм дээр нь галбаж мэлбал ойд шүү дээ. Бүгдээр ингээд бичиж авчдаг холограм. Үнэхээр гайхалтай бүр яг жинхэнэ юм шиг. Тэгэхээр ийм музей зүзээ дээр л ийм холограм зургийг энэ төр ашиглаж болдог. Тэгэхээр иймэрхүү зураг байдаг бахан гэж төсөөлчих болно. Яг л жинглээсээ тэр шилний цааталт байгаа юм шиг. А яг кинон дээрээс юу гараад гараад байгаа агаар тэр шууд ингээ хөвлээд байгаагаас юу гараалгаад байгаа гэхээр тэн чинь шил байхгүйгээр харуулдаг байдаг байхгүй. А холограм гэдэг технологи бол одоохондоо тэгж чадахгүй. Тийм зүйлийг бол хэлдэггүй гэсэн үг. За цаашаа болохоор юм үл эвдлэх тест гэж байдаг. За. Үл эвдлэх тестэд нь юу гэхээр одоо ингээд холограм гэдэг нь өөрөө юм интерференсийн аргаар ингэж бүтдэг тийм зүйл байхгүй. Интерференс гэхээр одоо юу гэж ойлгож болох вэ гэхээр хоёр юм гэрлийн долгионыг нэг гэрлийн долгионыг хоёр хуваагаад тэгээ нэгийг зүгээр ингээд дэлгэцснээр тусгаж байна. Нөгөөтг нь болохоор нөө хэмжигч байгаа зүйл рүүгээ явуулчихдаг байхгүй. Тэнгүү тэндээс ойж ирсэн гэрлэн дэлгэцснээр тусж байгаа гэрэлтэй ийм интерференс ороод ийм хээ үсгдэг. Тийм ийм хээнүүдийг болохоор одоо бид нар интерференсийн одоо хээ гэж нэрлэдэг. Энэ интерференсийн хээ нь өөрөө холограм юм. Энийг л зүгээр бид нар фото зургийн хэлсэн дээр буулгаж аваад цаатлаас нь лазер тусгангууд ингээ яг цааталт нь жигнэс юм байгаа юм шиг гэж харагддаг. Энэ зүйлийг хэлээд. А тэгсэн чинь одоо интерференс буюу интерферограм гэдэг зүйл нь яадаг вэ? Маш наривчлалтай буюу гэрлийн нэг алхмын хэмжээтэйгээр ийм өндөр наривчлалаар өөрчлөлтийг мэдэрдэг. За жишээлбэл одоо яа тийм нэг гэрэл чинь болохоор за одоо бидний энгийн нүдэнд үзэж байгаа гэрэл бол 500 нанометр энэ төр гээд нанометрийн хэмжээнд чинь
хүний нүдэнд үл үзэгдэх тийм асар бага хэмжээнд мэдэрдэг байхгүй. За тэнгууд за ингээ машины мотор ч юм уу. За одоо ингээ вино байлаа гэдэг одоо л та. Энэ виноны зургийг ингээ авчна. Холограм зургийг авчна. А гэхдээ холограм зураг одоо зургийг ингэж авангуудаа энийг авахгүйгээр ингээ энд нь байлгаж илээ. Тэгээ бид нар ингээд холограм зураг нь ингээд нааталт нь байж байгаа. Одоо нөгөө автохад тэр ингээд байж байгаа шүү дээ. Аваа хийсэн ч гэсэн ерөнхийдөө бол тэр вино ингээд байж байгаа юм шиг харагдана надад бол. А гэхдээ виногоо авч хаяхгүй үнэнд нь байлгаж чаад би ингээд шилэн дээр нь дарддаг байхгүй. Дарангууд энэ шилэнд үйлчлж байгаа тэр нанометрийн хэмжээний өөрчлөлтүүд тэрэн дээр ингэж интерференс болж ингээд гарч ирдэг. Тэгэл хэдэн нанометр өөрчлөгдөж байна. Аль хавьд нь илүү их юу өөрчлөгдөж байна те нөгөө даралт нь өгөгдөж байна гэдэг. Одоо бид нар бол энийг ингээд дарахаар хаана даралт нь одоо орж байгаа юм бол гэдэг мэддэхгүй шүү дээ те. Тэгэл яг ингээд за энэ шил энэ хэсгээр хагарах юм байна. Энэ төр гэдэг юм. Тэгээд тооцоол гаргах. Тийм тооцоол гаргачихдаг. Одоо нэгэсэндээ би энэ шилэн дээр тим хүчээр дарах юм бол яг хаагуур хагарах вэ гэдгийг хагалгахгүйгээр мэддэг гэсэн. Вау. Холограм байхгүй байх үед болохоор бид нар яадаг үсээр заавал хагалж үзэж мэддэг байсан байхгүй. Тийм энийг бол ингээд тийм эвдэлдэг тест гэж ирлээ даа. Тийм. Манай ч юм болохоор үл эвдэх лөө. Тийм үл эвдэх тийм тест гэж ирлээ. Энэгээр нөө машины ч юм уу машины мотор, онгоцны мотор энтрийг үйлдвэрлэл одоо нөө бүтээгдэхүүн болгож гаргахаас өмнө туршихад хэрэгэлдэг. Тэгэхээр одоо тэрний яг эмзэг хэсэг нь хаагуур байна. Хаагуур эвдэрхээр байна. Энд ер нь бүтээгдэхүүн болгож гаргаж болох уугүй юу? Дефект байна уугүй юу гэдэг. Одоо жишээл турбо мурба байлаа гэж хэлдэг л та. Төмөр турбо авах юм бол бид нар дотор талыг харж чадахгүй. Тэнгүүд энэ холограмаар ингэ зургийг авч жагаад дээрээс ингэ дараад үтчихэнгүүд дотор талтай байгаа сэвнүүд нь гараад ирдэг. Тэгээ иймэрхүү тестүүдийг хийж болдог. За ингэ хоёлаа жоохон байж байгаа утгагүй. Хүрээ хувиргалт гэдэг юмний талаар яриа. Тийм байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за чамайг төгс илэрхийлэн нүрээтэй World Wine хамтарч ажиллаж байна. За дарсны соёл, дарсыг зөв зохистой хэрэглэх нь нэг төрлийн урлаг бөгөөд энэхүү урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа World Wine байгууллагын оруулж ирдэг The Moine de la Baume чи гоёлдог шүү дээ. The Moine de la Baume. Дарсыг онцолж байгаамаа. За учир нь тэртех 1880 оноос эхэлсэн баялаг түүхтэй газар нутгийн хувьд Францын өмнөд хэсэгт орших Languedoc-Roussillon бүс нутагт ургасан гайхалтай үржил шимтэй байгалийн үзэсгэлэнт газар байдаг. Одоо энэ усан үзмийг тариалдаг юм байна. Энэхүү газар нутаг нь хамгийн том дарс үйлдвэрлэдэг бүс нутаг байна. За Францын өмнөд хэсэгт орших Languedoc-Roussillon. За энэ нь бол зүүн талаараа Рон хөндийгөөс баруун өмнөд хэсэгт Испанийн хил хүртэл үргэлжилдэг. Францын нийт дарсны үйлдвэрлэлийн 3/1-ээс илүү хувь нь Languedoc-Roussillонд үйлдвэрлэгдсэн ба дэлхийн хамгийн том дарс үйлдвэрлэдэг бүс нутаг юм. За энэ чанартай гоё ийм дарс гарахад бол энэ одоо нөгөө үржил шим те тэр бүс нутаг бас маш их хамааралтай. Үзэсгэлэнт байгалаар хүрээлэгдсэн амар амгалангийн жинхэнэ деважин болсон энэхүү газар нь дарсны усан үзэм ургах маш тохиромжтой хамгийн таатай бүс нутаг юм. Газрын гадаргаас 4-5 метрийн гүнд үндэс нь байрладаг бөгөөд ийм хэмжээний гүнээс хөрсний үржил, нүүрс ус, шим тижээлээ татдаг. За хүч хөдөлмөр газар нутгийн шим хүсэл эрмэлзлийг шингээн бүтээсэн Францын өмнөд бүс нутгийн нэрийн хуудас болсон одоо ийм дарс юм аа. The Moine de la Baume дарс нь сүүлийн 5 жилийн хугацаанд 50 гаруй олон улсын дарсны шагнал хүртсэн байдаг. За энэ гайхалтай дарсыг дарс маань одоо манай энэ удаагийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр оролцож байна. За салбар бол маш олон салбартай байна. Одоо Central Tower байна, Shangri-La Mall, за Seoul Plaza, Цэнгэлдэх хотхон, River Tower, Buddha Vista гэх мэт одоо нарны гүр интернет одоо маш олон салбарууд байна. За энийг бол одоо манайхан яаж холбогдох вэ гэхээр World Wine Mongolia Instagram, за одоо World Wine гэдэг Facebook пэйжээс нь бас мэдээлэл авч болно. За манайхан ер нь мэдж байгаа да тий. Тэгээд ийм гоё дарс оруулж ирдэг газар маань манай нэвтрүүлгийг ивент гэж ажиллаж байна. Хүмүүс ер нь хэлүүлдэггүй мэдж байгаа байх. Тэгээд ивент гэж оролцсон компанид баярлалаа. Тэр гайхалтай. Ер нь дарс гэдэг бас айгүй гоё шүү дээ. Амт нь бас гоё үйдэг. Бусад одоо бас ийм согтууруулах ундаг ингээд уух гэхээр бас нэг жоохон хатуу гашуун ч юм уу те. Тэнгүүд яг ийм дарс шиг ийм гайхалтай ундаа бол ерөөсөө би бол мэдэхгүй юм байна. Яг нэг ийм гоё тансаг тэгээд эзэж тийм зовлонтой биш те. Дарсны мэдрэмжүүд угсаа айгүй гоё шүү дээ те. Яг үнэ. Орой унтахаасаа өмнө 50 г те нэх гоё. Тий, тэгээд дээрэс нь шууд н чинь бас яриа сууж байгаа хүмүүсийнхаа уур амьсгал ийг илүү гоё дотн болгож өгдөг гэдэг утгаараа тий.
маш гайхалтай юм зүйл байгаа гэдэг. За дээрэс нь шүү багасаа л ингээл янз бүрийн кино хараад үсгэд ингээд те тэр Европын янз бүрийн тэр кинонууд дээр л ингээл дарс хийж байгаа. Дарсны тэр одоо саний нөө амар амгалангийн гэдэг шиг те айгүй гоё тийм дурсамж мэдрэмж энэ тэр бас үлдээсэн байдаг. Романтик гоё сцен болгонд байдаг та. Бас тэгээд жимс ингээд ууж ийн гэж бодохоор бүр гоё санагддаг те. Тийм болохоор Domaine de Labum дарсаа авч бас уунга шинжлэх ухаанаа сонсараа. Бид хоёр ч гэсэн нэвтрүүлэг дээр ингээд Domaine de Labum дарстайгаа байхгүй юм тий. Яг үнэ. За баярлаа. За World Wide-ийнхандаа баярлаа. За баярлаа. За хүрээ ургалт гэдэг зүйлийн талаар ер нь бол ирээдүйд л ярих юм. Гэхдээ одоо бол ингээд бас ингээд юу яахгүй болохгүй, дурдаад өнгөрөхгүй болохгүй юм хөө зүйл байгаа даа. Хүрээ ургалтын болохоор ерөнхийдөө математикийн функц зоохгүй. Фүрэ гэдэг одоо тэр хүн байж байгаа да бас Францын эрдэмтэн Фугье гэх юм уу те Фугье гэж дуудах бах те Францаар бол те за энэ Фугье гэдэг хүн болохоор яасан бэ гэхээр анх зүгээр өөрөө мэдгүй байж байгаа зүгээр за энэ хүүтэн төмрийг халуун төмрөлгээ наалдуулахаар энэ хоёр ч хоорондоо ингээд дулаанаас солилцоол те ингээд нэг нь хөрөөд нэг нь халаал ингэ штэ те энэ зүйлийг яаж явагдах вэ гэдэг математик загварыг зохион бүтээх одоо нэгэсэндээ математик загвар хийж иж бид нар бол тэр тооцоолыг хийн. Тэгвэл энэ математик загвар ямар байх хэвээр вэ гэдгийг хийх гээд энэ Фугье гэдэг эрдэмтэн бол ингээд тэр математик загвар хийсэн байдаг. За тэгээд энэ математик загвар нь тэгээд тухайн үед өөрөө ч мэдээгүй юм шиг. За би зүгээр халуун хүүтэн хоёрыг ингээд хоорондоо яаж математик загвараар холбогдох вэ гэдгийг хийчлээ гэж одоо ингээд бэйжсэн чинь энэ ирээдүйд яг энэ холограмын цаатлыг яг математик томьёо нь болж таарсан. Одоо нэгэсэндээ яг энэ математик томьёо нь өөрөө саний тэр гэрлийн интерференс гэдсэн те альсгуулад энэ Габорын тэр холограм яаж хийх үү тэр электрон микроскопыг яаж сайжруулах юм тэр гэдэг нь бүх математик үндэс нь болсон гэсэн. Тэгэхээр фүрээ хургалт гэдэг бол цэвэр одоо ерөөсөө холограм байдаг. Яг холограмыг бид нар цааталт нь математик утгаар нь судлах юм бол энэ фүрээ хургалтыг ашигладаг. Тэгээд дээрэс нь маш сонирхолтой юм болохоор өмнө одоо хэд хэдэн дугаар дээр ирсэн байж байгаа. Оптик хиймэл оюухан, оптик компьютер энэ төр гал гэж байгаа. Тэнгүүд яагаад тийм оптик хиймэл оюухан, оптик компьютерүүд байх хэрэгтэй бэ гэхээр гэрүүл бол өөрөө тооцоол бодож чаддаг юм сэн зүйл байгаа. Түрүүн нэг маш нарийн зүйлийг мэдрэгдсэн шүү дээ, тэ. Яг тэрнтэй адилхан тооцоол хийхэд бас гэрлэнүүд маш их тусалдаг. Бид нар одоо ингээл электрон төхөөрөмж дээр компьютер дээр ч юм уу гар утсан дээр тооцоол хийхээр одоо яг фүрээ ургалтыг бол тэр бид нар тийм сайн хийж чаддаг байхгүй маш удаан. Алгоритм маш удаан байдаг. Гэтэл гэрэл бол ганцаархан тэр ганц ширхэг лазер, ганц ширхэг линз байхад л ерөөсөө фүрээ ургалтыг хийждэг. Фүрээ ургалтыг хийнэ гэж нь холограм хийчихнэ гэсэн. Нэгэсэнд бол холограм гэдэг бол өөрөө бол маш их тооцоол шаарддаг зүйл. Одоо бидний классик ин компьютер дээрхээр бол. Гэтэл гэрэл бол энийг зүгээр өстой миний виног барьчаа гэж хагаад хийгээд тавьчихдаг юм нөхөр байхгүй те. Айгу хөнгөн хурдан гэрлийн хурдаар хийждэг юм зүйл. Тэгвэл энэ фүрээ ургалт гэдэг зүйл ямар ч байсан холограмын цаатлын математик үндэс болдог байх нь дээрэс нь фүрээ ургалтыг хаасааг ашигладаг. Өнөөдөр одоо бидний гар утсанд тэр хэдэн сая хэдэн 100 мянгаар өдөр болгон ашиглагдчихэдэг. Зүгээр л одоо миний гар утсан дээр би нэг фэйсбүүк гэж юм нэг ингээл гүйлээ өнгөрөхөд баахан зурнууд гараад ингээд өнгөрч байгаа шүү дээ тий. Тэгвэл тэр зураг одоо ингээ сервер дээр бол ингээ маш жижигхэн хэмжээтэй болцсон байждаг. Альсгүй яаж л интернетээр дамжуулахтай жижигхэн болгоод эргүүлээ миний зурган дээр компьютер дээр ч юм уу утсан дээр задлаж том болгодог байхгүй. Тэгвэл нь жижигхэн болгох болон том болгохын бүх процессууд дээр фүрээ ургалт хийгддэг. Гэтэл энэ зүйлийг чинь одоо тооцоол маш өндөр шаардаад ангууд гэрлэр хийлэгчдэг. Нэгэсэндээ бид нар бол холограмыг фүрээгээр бодуулцдаг математик загвар. Гэтэл математикийг нь бас бодуулахдаа гэрлийг нь бас өөрийг нь ашиглаждаг гэсэн. Бас иймэрхүү гайхалтай юм байгаад байдаг. За тэгэхээр ерөөсөө энэ холограмын цааталт бол байнгын фүрээ ургалт буюу энэ математикийг явж идэг байна. За жишээлбэл хамгийн сонирхолтой одоо жишээ. Эхо. Одоо бид нар эход харуулдаг шүү дээ. Тийм. Энд чинь холограм байхгүй юу? Вау. Бид нар бүр амьдралдаа амар их ашигладаг юм биш үү угаасаа. Маш их ашигладаг тийм. Тэгээд цаатлын нөө фүрэгийн хургалт чинь болохоор юм долгион дээр ажилладаг байхгүй юу? Ер нь бол математик загвар нь бол гэтэл гэрэл чинь долгион шүү дээ тийм. Тэгвэл өөр юу долгион байж болох вэ гэхээр дуу чимээ. Долгион байж болно. Эхо гэдэг нь ер нь бол хит авианы онцлогоо гэж яриад байгаа шүү дээ. Хит авиг гэж дуу явуулаад байгаа байхгүй. Бидний чихэн сонсогддог болохоор хит гэдэг юм. Тэг ингээд чихэн сонсогдохгүй долгионыг явуулаад ойж ирсэн долгионоор нь бид нэр холограм үсгдэг. Энэ холограм дээр бид нэр фүрэгийн ургалтын аргаар ингээд тийм одоо тооцоол хийгээ математик тооцоол хийгээд тэр эхо гэдэг төхөөрөмж ажилладаг гэсэн. Тэгээ тэр гидсэн дотор юу болоод байгаа, тэгээ хэвлий дотор юу болоод байгаа бүх юмыг бид нэг нэвт харж чаддаг.
Тэр бол бидний амьдралтай ингэж яг туйлдаа холбоотой зүйл байх нь шүү дээ, тий. Нэг хол биш зүйл байгаа даа хана, тий. Тэгэхээр энэ эхо гэдэг бол нэр гайхалтай. Тэгээ зөвхөн одоо бидний заавал ингэж бие доторхыг биш, тий. Одоо ингээ агаар дотор бид нар бас ингэж хит авийг тархуулаад ингээ бас ингэ яг энэ холографик аргаар ер нь л одоо холограм гэр нэг 3 хэмжээст бит энэ төр болох гээд байна шүү дээ. Тэгэхээр бидний нэг заавал гэрлэр энэ холограмын зургийг аваад авах шаардлага байхгүй. Энгийн дуугаар бас авчиж болно. Одоо ингээ тий хит авиагаар энэ зургийн холограмыг нь аваад бас зөрүүнийхээ тестийг хийж болно. Альсгүй зүгээр одоо тий мэдэрч болно шүү дээ. Тий заавал гэрлэр биш юм дуу авиагаар ингэж мэдэрдэг 3 хэмжээс тийм скан хийдэг 3 хэмжээгээр одоо ингэж 3 хэмжээсээр одоо бүртгэж авах гэх юм уу тий ийм зүйлүүдийг бас хийж болдог. Дуу гэрэл ер нь долгион хаан тэр бүх юмар хийж болно. Усны мандал дээр ч гэсэн хийж болно. Гэтэ усны мандлын нэг сул тал нь бол 2хан хэмжээстэй. Одоо хавтгай дээр байдаг. Дуу гэрэл энэ төр чинь бол тэр юм окторгууд дотор буюу 3 хэмжээс дотор тархаж байгаа юм зүйл байдаг тий. За тэгэхээр ямар ч байсан бид нар өдөр болгон чижтэй одоо тэгээд эмнэлэг орохоор ямарчсан ашигладаг юм байна. Тий. За тэгээд бас одоо түрүүний яриадсан анх нөө яриадсан нууцлал гэдэг юм дээр. За бидний банкны карт дотор байна. За бидний мөнгөн дээр хүртэл одоо сүүлийн үеийн тэр 20,000 дэвсгэрт амар гоё болсон шүү дээ. Ингээ солонгорол эндний юм бүр нэмэлт нэг яваад. Тийм солонгороо тийм бүр яг ингээ жинхэнэ юм. Одоо ингээд яг орчин үеийн одоо цагаан сар болох ч байгаа. Тэгээд хүмүүс бол болох ч байгаа ч одоо болцсон байж байгаа тий. Цагаан сар болж байна. Тэгэхээр одоо мөнгө төгрөгөөр золгож байгаа илгүй цоо шин мөнгнүүд ингээ байж байгаа. Тэр 20,000 төгрөгийг хараад үзээрэй. Тэгвэл энэ хажуу талын юм юу тавьсан байж байгаа. Цоо шин юм гоё юм яг 3 хэмжээст холограмыг гаргаад ирсэн. Харахаар яг 3 хэмжээстэй юм шиг. Тэгвэл ийм яг Монголын сүлднийхэн дээдлэний юм бөмбөлөг байгаа юм, шилэн бөмбөлөг. Энэ шилэн бөмбөлөгийг яах вэ тэр ингээд эргүүлж сойруулаа ингээ мөнгөө эргүүлж сойруулаа харах. Цааталт нь байгаа зүйлүүд яг ингээ жигнэсээ тэр шилэн бөмбөлөгийн цаана байгаа юм шиг дээр нь ингээ хугарч харагдаад байгаа. Томорч момрол те бид нар нэг юм шилэн бөмбөлөг гөр юм хүм арах юм бол ингээ томрол ингээл те угараал цаатлын бөмбөгийг бол ингэж харагддаг шүү. Яг ингэж харагддаг. Бүр яг хараарай заа бүр. Тэгэл наагур цагаар нь орол бүр үнэхээр гайхалтай харагддаг. Би бүр шинэ 20,000-ын дэвсгэртийг бүр хадгалж авдаг байхгүй. Ямар гоё юм бэ гэд. Өөр ямар ч тийм би мөнгө ерөөсөө ямар ч улсынх тэр тийм холограм ерөөсөө хараагүй. Манай Монгол 20,000 дээр л юм байгаа гэсэн. Тэгээ энэ холограм бол үнэхээр гайхалтай холограм. Гэх мэтлэн за одоо виза картн дээр бол одоо юм тагтаа байж идэг те бас ингээ харахаар ингээл те ингээд далавчаа дэвээд байгаа юм шиг наанцаа ороод байгаа юм шиг хөдлөөд байгаа юм шиг гэж харагддаг. Энэ бол солограм. Яагаад энийг нууц хамгаалтанд ашиглагдаад байгаа юм бэ? Ашиглаад байгаа юм бэ гэхээр яг тэр их гэж байгаа. Одоо нэг холограмын их гэдэг зүйл нь давтагдчихгүй байдаг. Тэгэл тэр ихээрээ ингээл аваачаад юмнууд ингээд тамгалаа явчихдаг байхгүй. Тэр нь дараа л авангууд тэрэн дээр юу гараад ирдэг вэ? Холограм гараад ирдэг. За тэр их нь байхгүй бол тэр холограмыг дахиж үлдэх боломжгүй байдаг. Тэгэхээр мөнгөн дээр ашигладаг байх нь, картн дээр ашигладаг байх нь. Нэг аюул сонирхолтой юм байна. Бодоггүй хэвлэл гэдэг юм байна. Одоо анхны нэг өнгөт хэвлэл гэдгээдсэн шүү дээ. Тэр өнгөт хэвлэл чи ерөөсөө юу ашиглаагүй байхгүй. Огт бодог ашиглаагүй хэвлэл гэсэн. Нэгэсэнд одоо нэг хальсыг нь өөрийг нь ашиглаад, өөрийг нь өөрөөр нь ашиглаад тэнгуүтээ ингээд ийм өнгөтэй. Одоо бид нар ч нөө зүгээр юу болоод ин шалбаагийн дээр үж байгаа тэр нэг тос чинь ингээ гоё өнгөнгөөр харагдаад тахав тэ тэр чи ямар ч бодог байхгүй шүү дээ. Юг тарагж байгаа тунгалаг зүйл ирнээл ингээд гэрэл өөрөөрийгөө ингээ гоё солонгоруулад байгаа. Яг энэ аргыг ашиглаад за жишээлбэл дээ шүү дээ. Шоколадн дээр саний нөө юг хэвлж болно. Одоо юуны виза картны тэр тагтааг хэвлэлээ гэж хэлдэг л да тий. Тэгэх юм бол би зүгээр одоо тэр виза картны надад тэр оригинал тамга нь хэлээ гэж хэлдэг л да. Тэгэх юм бол тэрэн дээр ингээ шоколад хайлуулаа ингээ тавьчихна. Тэгээд царцсангууд нь ингээ авахлаад ангууд нөгөө нэг тагтаа чи шоколад нэр гараад ирсэн байж байна. Тэр нь бол огт ерөөсөө бодог ашиглахгүйгээр шоколадыг өөрийг нь өөрөөр нь одоо юм өнгөт 3 хэмжээстэй зураг хэвлэж чинь гэсэн үг тэр нь. Шоколадн дээр ганц ч бодог ашиглаагүй. Дандаа өөрөө байгаа. Тэр нөө одоо яа тийм тэр холограм гэд зураг байгаад гэдсэн шин. Юу интерференсийг хий яваа гэдэг гэдсэн шин. Тэр интерференсийн хий маш юм микро төвшөнд тэр шоколадн дээр зөөр ингээд гараад ирэхээр л ерөөсөө энэ огт бодоггүйгээр шоколад нь өөрөө юм холограм болж байгаа юм гайхалтай. Тэгвэл дээр нь одоо бид нар яа тийм бичиг үтж болно шүү дээ тий. Тэгэл нөгөөд нь солонгордог байж болно, 3 хэмжээстэй байж болно. Ийм шоколад байж болно. Тэгээ энэ бол одоо миний нууцлаг бизнес санаа. Тэгээ одоо санаанд гөрчлээ гэх. Тий, санаанд гөрчлээ. Одоо хүн амтын энийг одоо холгаалаад ийш аваад бизнес болгоо явчих вэ тий. За ямар ч байсан ингэж одоо хоргуул гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тий, лаг гоё тийм үү солонгороолоо гойрно хүмүүс бол тий энэ амар хортой байх тий энэ ямар бодгаар хийвэлсэн юм бэ? Харин тэгж бодог. Тэр чи ямар ч бодог байхгүй тий. Ийм гайхалтай юм зүйлүүд. Ямар гой. Мөч нэг ийм шугам байдаг байсан шүү дээ бид нарыг ингэж жоохон байхад
ингээл хөдлөгхөөр ингээл бас харагдаад идэг тэр үе. Тэр наад ч юм болохоор нэг тийм бас нэг хуурамч холограм гэсэн үг. Хуурамч холограмуудын нэг харахаар ингээд солигдоод идэг. Литограф ментер гэж нэрлээд идэг. Зүгээр юм линз тавиад цаатал нь хоёр өөр зураг тавьчихдаг байхгүй. Тэгвэл тэр линз чинь яг нэг талаас нь харахаар нэг талын томруулж харуулна. Нөгөө талаас нь харахаар нөгөө талын томруулж харуулна. Тэгээ хоёр зургаа ээлжлүүлээд ингээд тавьчихдаг. Наад талын юм линзнүүдийн микро юм линзнүүдийг тавьчихдаг гэсэн. Тэгэл ингээд харахаар. Гэтэ тэрэн дээр бас гурван бүр холограм ментер бас хийж олно л доо. Бүр юм жижигэн юм линзний хүснэгт гэж байдаг. Тийм линзийн хүснэгтийн цааталт ингээд бүх талаас нь харсан энэ өнцгүүдийг ингээд хевлээд ингэж харж болдог. Гэтэ тэр бол яг бүр яг жинхэнэ бас холограм шиг байж чаддгүй л дээ. Яг тэр түрүү хэлсэн шүү дээ. Наан цаана байгаа зүйлүүд ингээд фокуслангууд тэр фокуслагддаг энэ төргээд тэр зүйл нь бол харагдахгүй. Ингээ харангууд тэндээс нэг гэрэл мэрэл ингээд гялбаж мэлбдэг гэсэн юмнууд нь бас ингээ харагдахгүй жоохон зүгтэй байдаг. Тийм болохоор тэрийг бол бас яг цэвэр холограм гэж хэлэх жоохон хэцүү л дээ. Гэхдээ гоё асуулт байна. Яг нэрээ тийм. Би уг нэг жишээн дээрээ наадах чинь хэлчихжээсэн худлаа холограмуудын жишээ гэдэг хэлчихсэн чинь сануулчлаа. Тийм. Холограм гэдэг юу юм бэ? Бидний амьдралд амар гоё тийм өнгө нэмсэн, амттай болгосон, мэдрэмжүүдийг амар гоё төгс харуулсан цаг хугацаа юмс айгүй гоё юм байна. Яг зөв. Тийм. Би бол өөрөө энэ холограмын фэн нөхгүй. Одоо ингээд тийм Монголд ийм холограм зураг авдаг үйлчлэл. Одоо нэг хүний хөрөг энэ төр гэж болно шүү дээ. Бүр яг ингээд тэр хүний ингээд хажуунаас нь харж байгаа юм шиг ийм гоё харагддаг. Тэнгүүч энэ тэр хүн өөрийнхөө хөргийг ингээд холограмаар авахулчлаа гэж бодоход бол тэр хүн яг л тийм ингээд хан дээр үлгчлөө гэж хэлээ. Тэгвэл хан дээр нэг шилэн хорго уужгаад тэр шилэн хоргоны цаатал тэр хүн сууж байгаа юм шиг л харагдав. Үнэхээр яг баримл шиг харагддаг ийм гоё. Тийм зураг хөвлөх ч юм уу альсгүүл тэр шоколадн дээр одоо яа тий 20 морин альсгуулаа тий цагаан сар марын энэ бас чиний бизнес санаа юу тий аль нь ерөөсөө энэ зүйлийг бол их удаан бодож явж байна. Тэгээ удахгүй дэ хэрэгжүүлнэ гэж одоо найдаж байна. Хамтарч хэрэгжүүлэх хүн байвал одоо холбоо оройраа гэдэг. Тий нэрээ тэр хумс дээр энэ хэрэгжүүлж байна шүү дээ. Тэнгүүд ингээд хомсон дотор нэг юм байгаа юм шиг ч юм уу те нэг эрдэнэ суугаа ч юм шиг ийм одоо зүйл энэ төр байх юм бол бас гоё байхгүй те бас юм боломжтой. За наа чи миний санаа бол. Яг үнэ тий. За тэгээд ямар ч сан гоёл чимэглэл шоколадн дээр альсгол дээр анхны өнгөт зураг мурагч одоо ямар ч бих ашиглахгүйгээр өнгөт зураг хийсэн энэ төр гэдэг бол үнээр гайхалтай энэ холограмын хийж чаддаг юм зүйл байж байгаа. За тэгээд хоёлаа удахгүй хос нүхний туршил гэдэг юм талаар ярив. За бүгдээрээ дараагийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. За манай дараагийн хамтран ажиллагчаар хариултаа хадгалын яриатаагаар Худалдаа хөгжлийн банк маань орж ирсэн. За үрждэг сар хариултаа хадгалын Худалдаа хөгжлийн банк. За энэ бол одоо яг цаг үедээ таарсан гоё яриа гэж би бодож байгаа юм. За Худалдаа хөгжлийн банк бол одоо од мөн дээр суугаар 2024 оны дугаарууд дээр хялбар хуримтлал гээд тэгээ дотроо дөрвөн төрөлтөө санхүүгийн дарамт үүсэхгүй дээрээс нь автомат үйлчилгээг бид нарт танилцуулж байсан тийм. Тэгэхээр одоо болохоор 3 дугаар сард тэр дөрвөн үйлчилгээний хамгийн хялбар нь болох хариултаа хадгалын үйлчилгээгээр одоо хариултаа хадгалсараа 50,000 төгрөг болно шүү дээ. Тэгэнгუთ л одоо үржүүлж өгч байгаа. Тийм гоё аян явж байна. За энэ яах юм бэ гэхээр Худалдаа хөгжлийн банкны онлайн банк болон одоо дурын салбар дээр ороод хялбар хуримтлал хариултаа хадгалын үйлчилгээг одоо 1000, 2000, 3000, 4000, 5000 гэдэг одоо юм хариултныхаа хэмжээг сонгоод тэгээд үнийн дүнгээс нь сонгож байгаа тохируулчихна. Тэгэнгუთ л одоо өглөө босоод нэг кофе авлаа гэж дээ, кофе шоп ороод 7500 кофе авлаа гэхэд таны данснаас одоо 1000 төгрөгнөөс багаар ч юм уу тохируулж болно шүү дээ. Бөөр мэдэгдэхгүй ингээд те. Тэгэнгუთ л данснаас чинь 8000 төгрөг хасагдангуутлаа 500 төгрөг нь хариултаа хадгалын руу ч ороод тэгээ ерөөсөө ямар ч юу ч мэдэгдэхгүйгээр явж байгаа 50,000 голонгууд л одоо Худалдаа хөгжлийн банк ингээд үржүүлээд өгöd байх нь байна. Вау. За тэгээ энэ мэтчлэн худалдаа авалт бүрийнхээ хариулт мөнгийг 50,000 төгрөг хүртэл цуглуулад тэр мөнгөө үржүүлээд авах боломжтой. За дээрээс нь бас нэг гоё юм байгаа. Худалдаа хөгжлийн банкны төв байрны нэг давхарт одоо хялбар хуримтлал гэдэг ийм маш гоё бүүт одоо засагдсан байгаа юм байна. За тэрэн дээр очиод хариултаа хадгалын өдөр бүр хуримтлуулын үйлчилгээнд бүртгүүлээд за EMR төлөөрж юу ариг хадгаламжийн эрх хуримтлалтай Монгол аяны урамшуул гэсэн юм маш олон сонголттой одоо юм хүрд эргүүлээд бэлэгтэй болно. Би тэгтээ нэг юм хүрд эргүүлдэг юм амар дуртай байхгүй. Тэндээс юу ч ажилласан амаагүй амар гоё шүү дээ. Нэг тийм тэгэнгუთ л төв байр одоо сайн мэддгээр бол бидний мэддгээр Сүхбаатар дүүргийн 1-р хороо 1-р эмнэлгийн баруун талд байдаг. Ажлын өдрүүдэд 9-17 цаг хүртэл үйлчлэх боломжтой байгаа. За харилцагч Худалдаа хөгжлийн банкны харилцагч хэрвээ биш бол одоо энэ доор гарч байгаа QR кодыг уншуулад за эсвэл одоо
Энийг ТДБ гэдэг те ТДБ онлайн ап татаад за тэгээ бүртгүүлэх тавчин дээр дараад худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод тэгээд 50,000 төгрөг одоо ингээ үржүүлээд авах юм байна. Ийм гоё. За бид нар бол бид нар бол нэг банкны шимтгэл мэмтгэлээр бол одоо хариултаа хадгалъятай л адилхан ингээл одоо юу хадагдав. Айгүйх яг жилээр нь тооцоод үзэх юм бол ч юм маш их мөнгө тэнд явж байдаг шүү дээ. Тэгэхээр юм хариулт хадгалах бол надад айгүй зүгээр санагддаг. Яг зориулаад хадгаламж нээж болно. Гэхдээ яг ингээд одоо 3500 5000 голгоод тулгаад үлдэгдэл хариултыг одоо нэг хадгаламж руу хийгээд байгаа гэдэг бол надад айгүй хөөрхөн санагддаг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэр нэг мэдхэд гинт мөнгө олж байгаа юм шиг мэдрэмж ингээд хоримтлагдсаар хагаад. Тийм тэгээ 1819 77 дугаараас за эсвэл одоо www.tdb.mc-ийн сайтуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах, салбаруудаар очиж мэдээлэл авах ийм боломжтой байгаа шүү. За одоо худалдаа хөгжлийн банкныхандаа бас баярлалаа. Өстэй их баярлалаа. Энэ худалдаа хөгжлийн банкны би яг энэ зүйлүүд айгүй талархаад идэв. Яг тэгэхээр ер нь ингээ анзаараад тахаар би өөрөө ч тийм. За дээрэс нь манай монголчууд ер нь юм хадгалах, хоримтлах гэдэг зүйлийг бол нэг бол ингээд хийж чаддаг. Хийхийг хүсдэг ч гэсэн хийж чаддаг. Тэгээ дээрэс нь хийлээ гэхэд маш их хүч хөдөлмөр зарцуулдаг. Одоо нэгэсэнд санхүүгийн сахилга бат энэ төр гээл те. Иймэрхүү юмнууд айгүй муу байдаг болохоор одоо хоримтлалын одоо тэр юуг мэдэрдэг одоо те. Одоо ингээд кайфыг мэддэггүй те. Тэнгүүд энэ зүйлийг мэдрүүлэхэд айгүй их тийм чухал хувь нэмэр оруулж ийн гэж би бодоод байдаг. Тэгээ одоо би ингээл за тийм юм худалдаад авчлаа. Надад тэдэн төгрөг үлдэх хэвээр энэ төр гэж боддог бодлогоодыг те бүхэлчлээд авчих юм бол айгүй амар واخгүй те. За би өнөөдөр тэдэн төгрөг зарцуулчлаа. За тэдэн төгрөг авчлаа гэдэг юмнууд нь бүхэл ер нь бол хүний толгой айгүй залхуу болохоор дандаа бүхлээр удаад идэг واخгүй. За тэдгээ ботчих, идгээ дуутчих гэдэг те. Ерөнхийдөө нэг гэлээ. Тийм. Тэгэхээр одоо би нэг юм 5,000 төгрөг биш одоо нэг юм 4,530 төгрөгийн нэг юм авлаа гэж бодоход бол би тэрийг бол за 5,000 гэ бодчих гэж л боддоо шүү дээ тий. Яг л тэрнтэй адилхан би тэр 5,000 төгрөг миний дансаас асагдсан байхад бол би ерөөсөн бидэхгүй байхгүй тэр чинь. Би бас энэ үйлчлэгийг ингэж бодоод байна. Бид нар нөгөө нэг уг нь бол одоо эрүүл мэндэ зориулаад, аялалдаа зориулаад гэдэг аягүй болоо хоримтлалуудтай тий гарч болох одоо юм гинтийн зүйлд зориулаад энтергээд хадгаламжтай байх нь бид нарт аягүй уг нь хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгუთ л энэ хариултаа хадгалъя гэдэг эднэр чинь бол хүнийг нэг тийм хадгалж сурахад санхүүгийн сахилга баттай байхад хоримтлалын ашиг тусыг ойлгуулах юм жижигэн арга юм байна л да. Тэгэхээр ингээд юу ч мэдээгүй байжсэн гинтгүү өөдөө үржид хүчиж байгаа мөч ийм мэдрэмжүүд чинь хадгалахгүй юм байна гэдэг юмыг суулгаж байгаа учраас тэр үгүй урамшин шүү дээ. Тэгээ цаашаа юмны эхлэл тий. Яг үнэ тий. Энийг бүр хүүхдүүдтэй ч гэсэн ингээд юу хааж игэл гоё хаа. Үнэхээр гайхалтай үйлчлэг. Тэрнээс бол би ингээл орой олгон очингуудаа за өнөөдөр би 4,530 төгрөгөөр юм авсан юм чинь 5,000 гэж одонгуудаа энийг нь тэгж хасаа за энийг данс руу хийж гэх юм бол тэрэн шиг удлаа юм байхгүй. Цаанаас ингээ програм хийгээд өгч байгаа нь үнэхээр гайхалтай. Тэгээ нэг мэд хэр мөнгөтэй болцсон. Тэгээд урмаа авцсан. За шүү хадгалъя хүн чинь бас шуналтай шүү дээ тий. Тэгвэл би өдөрт нэг тэдийг хийжүүл технэ гэд ингээд нөгөө тооцоололууд нь эхлэх юм байна шүү дээ тий. Тэгээ дээрэс нь хадгалж өгснөө. Хүнд одоо хадгалах зуршлыг өгснөө. Дээрэс нь үржүүлж өгөөд энэ ч одоо би ерөөсөө ойлгохгүй нэ. Тэр гайхалтай. Та нар яг энийг сайн бодж үзсэн үү? Яг үнэ тий. За баярлалаа үнэхээр гайхалтай. За хос нөхний туршилт гэдэг одоо зарим хүмүүс мэдж байгаа бол квантын механик, квантын физик энэ дээр зүгээр хос нөхний туршилт гэдэг байждаг. Түрүүн хэлсэн шүү дээ. Нэг гэрлийг явж явах замд нь хоёр хуваагаад нэг гэрлийн нэг тийш явуулаа, нөгөө гэрлийн өөр тийш нь явуулаад хооронд нь уулзуулангууд энэ хоёрын алхмын займаа гардаг аа гэтэр. Тэнгүүд хос нөхний туршилт яадаг вэ гэхээр яг тэгдэг байхгүй. Нэг гэрлийг юм хоёр завсраар гаргачтай. Ер нь хоёр нүхээр л гаргачдаг гэсэн үг. Хос нүхээр л гаргах. Тийм хос нүхээр л гаргана тий. Тэгвэл тэр хоёр ч нөгөө хос нөхнийхээ нөгөө талд очингуудаа хос нөхний сүүдэр ч юм одоо хос юм нүхээр гарсан гэрлнүүд л харагдмаар байгаа байхгүй одоо классикээр авах. Тэгмээр л нөгөө. Тэгсэн чи яадаг вэхээр энэ хоёр чинь яг нөө саяны интерференс гэдэг шиг интерференсэлтэй ер нь бол энэ үзэгдэл бол тэр нүхээр гэрэл ингээ зэрэг гарчдаг. Яг квантаараа бодох юм бол ч тийм. За классикээр бол ингээд ямар ч сан тэр нүхээр гарангуудаа нөгөө хан дээр очингуудаа нэг нүхээр гарсан гэрэл нөгөө нүхээр гарсан гэрэлтэйгээ интерференс ороод бас интерференсийн зураг гэдэг юм гарч ирдэг. Ер нь бол хос нөхний туршилтын тэр одоо үр дүн бол холограм гэж ойлгочиход бол. Тэр бол холограм юм аа. Хамгийн энгийн холограм. Гэхдээ бид тэр холограмыг бүр илүү сайнаар ойлгох юм бол тэр хос нөх биш хязгааргүй олон нөх гэж бодож болно гэсэн. За тэр нь бол тэр нэг нь наан байгаа нөх, нэг нь цаана байгаа нөх чинь хоорондоо интерференст орохдоо тэр хан дээр хос нөхний туршилт шиг л
Гэтэ илүү олон нүхний туршилт гэсэн үг шүү дээ тий. Олон нүхний туршилт болчихж байна л гэсэн үг тий. За тэгэхээр ингэж бас ингээнээр ойлгож болно. За энэ яг ус нүхний туршилтыг мэддэг хүмүүст бол ойлгомжтой болж магадгүй. Мэддэг хүмүүст бол бүр толгойг нэрвэлж байгаа. Хэрэглээ. Арайгээд түрүүнийг ингээд тархиндаа ингээ өрөө үйжсэн чи юм баах нүх. За тэгээд тий линзгүй микроскоп гэж байдаг. Линзгүй микроскоп. Тий линзгүй микроскоп. Тэр их сонирхолтой. Одоо бид нар линз ашиглахаар болохоор нэг сул тал нь яадаг вэхээр яг түрүүний нэг фото зурагтай л адилхан байхгүй. Бид нар фото зургийг ингээл фокусын тохируулж өнгөрлөөл боо юм болж байгаа л нэг зургийг авдаг шүү дээ тий. Тэгээ тэрнээс хойш бол зөвхөн тэрэл зураг нь харагддаг. Бид нар хаанаас нь жарсан тэр зураг л харагддаг. А гэтэл холограм яадаг вэхээр бүх фокусыг нэгэн зэрэг авдаг гэсэн үг. Бид нар бол дараа нь фокусаа тэр зурган дээр нь тохируулчих болно. Гоё юу өстэй тий. За тэнгууд одоо ингэж жишээлбэл нэг юм өтний зураг байгаа байхгүй нэг жижигхэн микро юм өтний зураг байлаа гэж хэлдэг л дээ. Тэр ингээл ерөнхийдөө ингээд тэгж байж байгаа л ингээд хүчдэг ч юм уу юм хөтөлөө гэж дээ. Ер нь тийм холограм зураг зөндөө байж байгаа тий. Тэнгууд тэрний ингээд холограм зургийг авчихна. Ерөөсөө фокуслахгүйгээр. Тэр чинь одоо би ингээд тэр өтийг бүрэн судалмаар байна шүү дээ. Гэтэл бүрэн судлах гал нэг зургийг авсаар байтал тэр нь өгчдөг байлаа гэдэг юм бол холограм зургийг авчдаг байхгүй. Дараа нь би аль ч хэсэг дээр фокусад харуулаа. Ингээд тэр өтийг судалж болно гэсэн. Нэгэсэнд одоо тэр өтний яг тэр амьд байж байгаа үеийг нь яг нэг хормыг нь тасгэ болгоод авчих гэсэн. Бүх одоо фокусыг нь бүх одоо мөчийг нь тэгээ болгоод авчих гэсэн. Дараа нь тэгээ тэр чинь ингээд хөлдсөн юм шиг те тэр дотор байж гин. Тэгэл тэрийг би ингээд хүрснээр микроскопоор аль ч хэсгийг хамаагүй дараа нь тамруулаа ингээд харчиж болдог. Ийм гайхалтай юм. Линзгүй холограм гэж нэрлэдэг. Гоё юм байна. Бүр мөнхөлчтэй юм байна те. Тийм мөнхөлсөн юу яг үнэ. Тэгэхээр яг түрүүний нөө юу шиг л байгаа хэвээр музей шиг л байгаа хэвээр те. Мөнхөлч чинь гэсэн. Баримл болгоч чинь гэсэн. Гоё юу галж гисэн. Тий гайхалтай те. Яг ингэ нэрээ мөнхөлч чинь те. За энэ яарсан линзгүй микроскоп гэж юм байдаг. Би бас энэний бас их улаан фэн байдаг. За тэгээд хүүхдүүд бол одоо жишээлбэл яадیں жижигхэн юм шалбаагийг одоо ингэж зургийг авахта яг юм холограм юмар авчих юм бол зүгээр энд нэлээд үнэтэй юм хэрэг байхгүй л те. Энгийн нэг утасны камер тэгээд дээрээс нь лазер авахад л болно. Тэгэл нөгөө нэг юунаас ямар ч линз байх шаардлагагүй болчихж байгаа нь бол камер нь өөрөө линзтэй л те. Гэхдээ бол энгийн зүгээр юм сенсор ч юм альсгүй зүгээр нөө фото зургийн хальсан дээр хүртэл гэж болгож байна. Зөвхөн фото зургийн хальсаад тавьж агаад дээр нөгөө нэг шалбаага тавьж байгаа дээрээс нь лазер тусгаад фото зургийн дээрээсээ тэгээ фото зургаа угаахад энэ холограм болчихно. За тэгээ би холограм дээрээсээ цаанаас ингээд лазер тусангуудаа би дээрээс нь микроскопоо байрлуулж агаад тэр дараа нь шалбаагийн дотор байсан бүх антитыг ингээд те сканердад ингээд наан цаана болох ингээд фокуслаад харж болдог. Үнэхээр гайхалтай технологи. Энэ бол бас ер нь бол маш их ашиглагддаг. Ер нь микроскопийн одоо бас мундаг хэрэглээ болж ингэж явдаг юм зүйл байна. Ямар гоё юм бэ. Тийм. За тэр савнгийн хөөсмөс тэр усан дээр хөвж байгаа тосмос бол ерөнхийдөө ингээ ярьцсан зүйл явж байна тий. За гурван хэмжээст микрофон гэж бас нэг юм байгаа даа. Микрофон гэдэг айгуу тийм сайн. За одоо жишээлбэл эн чинь долгион л бол долгион шүү дээ тий. Одоо энэ агаар тархаж байгаа заавал ультрасаундтай нэг хит авиан тэр байх албагүйгээр бидний энэ амаараа гарч байгаа энэ дуу авианууд бидний чихэн сонсож байгаа дуу авианууд хүртэл бас долгион. За тэнгууд энэ долгионыг яадаг вэхээр ийм холографик аргаар бичиж авч болно. За энгийнээр бол ингээ маш олон ийм микрофонуудыг ийм хүснэгт байдлаар байрлуулж агаад тэгээ хоёр хүний урталт тавьчих. За ингээ хоёр хүн ингээ хоорондоо подкаст ингээ хоёулаа ингээ подкаст ингээ хийгээд байж гин гэж бодъё л та тий. За ингээ яриад явж ангууд заавал бидний ингээ аман дээр ийм микрофон байрлах шаардлагатай болж байгаа юм тий. Гэтэл нөгөө нэг микрофоны мангар олон ийм микрофоны хүснэгтийг чинь хан дээр ч юм ингээ байрлуулчихна. Тэнгүүдээ би ингээ хүснээрээ хөдөлж чад. Би ингээ хөдлөнгүүд ингээ сонсогдоо болчихж байгаа юм тий. Гэтэл тэр холографик микрофон яах вэ гэхээр миний бүх тэр одоо энэ өрөөнд доторх бүх цэгүүдийн одоо дууны их усруудыг нэг холографикаар бүртгэж авчих гэсэн. Дараа нь би компьютераараа нөө бүрийн ургалтын математикийн арга тэрээр яг энэ цэг дээрх энэ цэгээс гарч байгаа дууг авъя гэдэг ч юм уу те. Альсгүй бол одоо намайг дагаж хөдлөө. Яг ингээ миний аман дээр ингээд нэг хийсвэр микрофон байж байгаа юм шигээр ингээд ерөөсөө би хөдөлсөн ч гэсэн ингээд ингэж дуу нь өөр сонин болохгүйгээр ингэж бичиж авч болдог. Энэ бол нөгөө нэг төрөний хоёр нүхний онол манал гэдэгтэй адилхан уу? Тийм, ерөөсө цаана ганцхан л математик, ганцхан л ойлголт, холограм гэдэг ганцхан л ойлголт яваад байгаа. Тэгэхээр бол холограм гэдэг бол бид нар заавал нэг юм нүдэнд үзэгддэг ч юм уу тийм иймэрхүү зүйлэр биш бас ийм дуу хаваагаар бас бодж болох нь эхо дээр ашиглаж байна. Одоо санийх шиг яг л юм эхо тавьчих гэсэн үг байхгүй юу? Гэхдээ тийм яг л цөөрөө гарна тийм. Гэхдээ яг энэ хэсгийг. Тэгээд одоо жишээлбэл яа тийм эргэн тойронд аягүй шуумтай ядаргаатай байлаа гэж хэлдэг л та тийм. Тэгвэл зүгийн зэгээс гарч байгаа энэ дуу гингүүд нөө эргэн тойрных нь хүртэл байхгүй болчихно. Тэгээс нэг фильтрт чинь гэсэн үг байхгүй тийм. Ийм зүйл төрөл ашигладаг юм сонь. За сисмик гэдэг юм бас. За ингээд
сейсмик төхөөрөмж гэдэг бол энэ газрыг ингэ сонсож хагаад газрын дөргөлтүүдийг ингэж хэмжиж авдаг. Нэгээс нь одоо газар хөдлөлтийн байгаа ч байхгүй. Газар хөдлөлтөө гэдгийг л одоо ингээд чагнаад үйждэг юм зүйл гэсэн. За тэгвэл тэр газар хөдлөлт яг хаана болж ин гэдгийг бид нар ингээд мэдхийн тулд маш олон юм сейсмик төхөөрөмжүүд одоо сейсмик төхөөрөмжүүдийн хүснэгт байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр төхөөрөмжүүдээр бүртгэгдсэн тухайн тэр газар хөдлөлтийн мэдээллүүдийг цаг хугацаа болон энэ фазын мэдээллийг нь холографик аргаар сэргээгээд яг хаана энэ газар хөдлөлтийн голомт байсан бэ, газрын хэр гүнд байсан бэ, хэр хүчтэй байсан бэ гэдэг бүх мэдээллийг гаргаад ирдэг бас. Энэ бас л холограм гэсэн үг. Оо, өстой гоё юм байна. За тэнгууд бүр сонирхолтой юм болохоор маш хүчтэй газар хөдлөлт боллоо гэж хэлдэг л да тий. Тэгвэл тэр чинь дэлхийн бүр гүн дотор ингэж сархаж жагаад нөгөө талд очдог. Нөгөө талын сейсмик төхөөрөмжүүд нь мэдэрч авна гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл тэр төхөөрөмжүүдээр бид нар холографик ийм юу хийгээд одоо ингээд анализ хийгээд одоо шинжилгээ хийнгүүтээ яадаг хөхтэр дэлхийн төв дотор юу байна гэдгийг мэдчих болдог. Бас ийм 3 хэмжээсээр ингээд мэдэрч болдог. Тэнгүүд одоо ингээд анх бид нар яг энэ аргаар яг энэ холографик юм сейсмик аргаар болохоор бидний одоо дэлхийн цөмд бол ийм зүйлүүд байна тий ийм төмөр байна, ийм ягтршилтай зүйл байна, ийм хэмжээтэй зүйл байна гэд дэлхийн цөм дотор дэлхий дотор юу байна гэдгийг ингэж мэдсэн. Одоо нэгэсэндээ дэлхийгээ эходод байна шүү дээ тий. Эход хөрөмжөр ингээд чагнаад байна шүү дээ. Энэ дотор нь ийм байна гэдэг. Энэ айгуу тийм гоё сонирхолтой юм зүйл аваад байдаг. За хуран холограм энэ төр бол дөрөв байсан те. Тэр CD-гээр хийдэг инээ тэрээ Тупакгийн тэр тоглолт Монгол тэр солигддог зураг, литограф зураг, литограм зургууд ч юм болохоор яг тийм хуурамч тэр бол жинхэнэ холограм ерөөсөө биш. Яг арталт нь бол ийм гайхалтай математик, ийм гайхалтай нээлтүүд те байж идэг зүйлийг л бид нар холограм гэдэг. Эдгээр бол биш байх нэ тий. Тийм болохоор интернетээс холограм гэ хайнгуудаа энэ бол холограм юм байна гэ ботчих вэ дээ гэж те энэ дугаарыг өнөөдөр хийлээ. За баярлалаа. Би ч одоо өстө за гэлээ ерөөсөө. Айгуу гоё юм аа. Амьдрал дээр амар их ашигладаг, надад амар их кайф өгдөг юм аа сонссон чинь гоё юм байна. Зах цухаас нь сонсоход юм байгаа юм чи одоо чамд бол ингэж нүдч хасаад ингээ баясаад тах нь аргагүй байна. Тийм энэ бол би бол ингээ холограмын фэн гэдэг байгаа. За хасаада баярлалаа. Та бүхэн шинжлэх ухаан танин мэдгүй од мөндөр сувгийн технологийн гайхамшиг нэвтрүүлгийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телегоноор хүлээн авсан сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин түгээнд дэлгэрүүлэхээр чамайг төгс илэрхийлэн урайтай World Wine хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн банк хамтарч ажиллалаа. Та бүхэндээ бас баярлалаа. Студид тасчлуу Цэнгэл аяр нарайлаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.